За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдвээр нь юуны тухай ярих вэ гэхээр манай монголчуудын дунд яагаад н хоол боловсруулах хэрэгтний өвчлөл ихсээд байна вэ? Яагаад хоол боловсруулах хэрэгтний өвчлөлд хүрээд байна вэ гэдэг талаар ярих гэж бодоод энэ яг юутай холбоотой байгаад байна вэ гэдэг талаар ярих гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг хөргөж байгаа юм шүү. Манай монголчууд хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааны энэ өвчлөл яг нь монголчуудын дунд ихсээд байна вэ гэдэг талаар энэ яг юутай холбоотой байгаад байна вэ гэхээр энэ зөв зохистой хооллож чадахгүй байгаатай. Даалангуяа энэ өглөө өдөр оройн цагт тохируулж хооллож чадахгүй байгаатай холбоотой байгаад байна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэний талаар энэ уламжлалт дангаа ухааны ном зохиолд юу юу гэж үтсэн байдгийг, уламжлалт дангаа ухаанд энэ зөв зохистой хоолтын талаар юу гэж хэлсэн байдгийг, энийг бас юу гэж авч үздэг вэ гэдэг талаар ярих гээд энэ цагийн хэмнэлд уялдуулан зөв зохистой хооллох тухай өнөөдрийнхөө сэдвээр ярина. Тэр энэ өнөөдрийн ярих сэдвт маань ер нь энэ биологийн цагийн хэмнэл гэж. Биологийн цагийн хэмнэл буюу энэ өглөө өдөр оройн цагт хүний бие махбод даалангуяа энэ хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа ер нь яаж хувирч өөрчлөгдөж байдгийг, хоол боловсруулах чадвар ер нь хэрхэн яаж өөрчлөгдөж байдгийг гэдэг талаар биологийн цагийн хэмнэл гэдэг юмыг бас мэдж авах хэрэгтэй байна. За тэгэхээр өглөө өдөр оройн цагийн хэмнэл хий шар бадганы хувиралт өөрчлөлт ямар байдаг вэ гэдэг. За хоёрт нь бол энэ өглөө өдөр оройн цагт юу нэ ямархуу хооллыг зохицуулж идчих хэвээр юм бэ? Яаж хооллох хэвээр? За гуравт нь анхаарах зүйлс буюу юу идэх хэвээр юм? За юу идэхгүй байх хэвээр юм? Өглөө өдөр оройн цагт гэдэг талаар тайлбарлаж ярих нэ гэж. Уламжлалт дангаа ухаанд бол энэ 6 цагийг бол авч үзсэн байдаг л да. Өглөө, өдөр дунд, орой, үдэш, шөнө дунд тэгээд үүрийн цаг гэж энэ 6 цагийг бол уламжлалт дангаа ухаанд тайлбарлсан байдаг, хэлсэн байдаг. Тэгэхээр энэ 6 цагаар ер нь юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө хий шар бадганы хувиралт өөрчлөлт, хотоодны хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа, хотоодны хоол шингээх чадвар яаж хувирч өөрчлөгддөг юм бэ гэдэг талаар энэ 6 цагтаа уялдаж хэрхэн яаж өөрчлөгддөг вэ гэхээр. За өглөөний цаг буюу энэ 7:40-оос 11:40-ийн хооронд энэ бол бадган харивдж идэг бадганы цаг гэж. За тэгэхээр энэ цагт бол хотоодны хоол шингээх чадвар багтай, бие илч багтай ийм цаг байждаг. За өдөр дунд буюу 11:40-оос энэ 3:40-ийн хооронд энэ шарын цаг байх нь. Энэ шарын цагт бол хотоодны илч хоол боловсруулах чадвар бол хамгийн сайн байж байгаа ийм цаг. За оройн цаг гэхээр энэ 3:40-оос 7:40-ийн хооронд энэ буцаад нэг бадганы цаг болж байгаа байна шүү дээ. За тэгэхээр энэ цагт бол хотоодны илч буурах ийм үе. За тэгэхээр үдэш шөнө дунд буюу энэ хий шарын цаг буюу энэ оройны 7:40-оос 11:40-оос 3:40-ийн хооронд энэ хий шарын цаг үеэр хотоодны илч хоол боловсруулах чадвар бол хамгийн бага цаг, багасж эхэлж байгаа тийм цаг. За тэгээ үүрийн цаг буюу энэ хийн цагт бол 3:40-оос 7:40-ийн хооронд хотоодны хоол шингээх чадварын тэгш бус ийм цаг байх нь шүү дээ. За тэгэхээр энэ цагуудад ер нь хэрхэн яаж зөв зохистой хооллох юм бэ гэдэг талаар ер нь биологийн цагийн хэмнэлтэд уялдуулж та бүхэндээ бас ярих гэдэг юм. Хотоодны хоол шингээх чадвар хэрхэн яаж хувирч өөрчлөгдөг вэ гэхээр энэ диаграмаар бас үзүүлж байна л да. Энэ голоор нь энэ татсан энэ улаан шугам. За тэгээд дээрэс нь доороос нь ингээд дээшээ ихсэж байгаа энэ цэнхэр шугамаар ингээд ихсэж багасж байгаа энэ цэнхэр шугамаар бас энэ хотоодны хоол шингээх чадварыг бас үзүүлэх гэдэг юм. За тэгэхээр 3:40-оос 7:40-ийн хооронд буюу энэ үүрийн цаг. За тэгээд 7:40-оос 11:40-ийн хооронд буюу өглөөний цаг. 11:40-оос 3:40-ийн хооронд буюу өдөр дунд энэ нөгөө шарын цаг гэдэг. Энэ цагт. За тэгэхээр 3:40-оос 7:40-ийн хооронд бол ерөнхийдөө хүмүүс босч байгаа. За энэ ингэж үүрээр эрт босдог хүмүүс бол байдаг шүү дээ. Ингээд босоод энэ цагт бол хит их хүнд хоол унд идэж ууж ерөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр энэ цагт ч нөгөө хоол шингээх чадвар нөгөө хамгийн бага үе дээр байж идэг энэ цаг. Гэтэл энийг мэдгүй хүмүүс ингээд дөнгөж босоод ингээд хүнд хоол унд идэж уух гал ингээд идэг. Аль болохоор энэ цагт бол нөгөө зөгийн балтай ус ч юм уу хоол шингээх чадвар сайжруулах ширгээсэн усаа энэ цагт ууж байвал их зүгээр. За тэгээд 7:40-оос 11:40-ийн хооронд бол хотоодны хоол шингээх чадвар ерөнхийдөө ихсэж эхэлж идэг. Багасаа ихсэж эхэлж идэг. Энэ улаан шугамаар татсан бол энээс доошилж байгаа энэ цагуудад бол ерөөсөө аль болохоор хоол идэхгүй байхыг зөвлөх гээд байна. За тэгэхээр 7:40-оос 11:40-ийн хооронд өглөөний цагт бол ерөнхийдөө хөнгөн хоолж ивэл их зүгээр. За тэгэхээр энэ 11:40-оос 7:40-ийн хооронд одоо махтай ингээл чансан мах ч юм уу нөгөө урд өдрийн одоо хоолоо халаагаад идэдэг нөгөө сүдэ цайтай цөөвөн ч гэдэг юм уу чансан маха урд өдрийн чансан маха ингээл цайн төгшөглөл идэдэг. Энэ бол бас зохимжгүй хооллдог гэдэг. Яагаад тэгэхээр энэ хотоодны хоол шингээх чадвар ер нь бол бага байждаг юм.
За тэгээ 11:40-оос 3:40-ийн хооронд бол хоол шингээх чадвар хамгийн оргил үедээ байж байгаа байна шүү дээ. Гадаа орчинд ч гэсэн одоо нар ингээл мандаал хамгийн оргил зэгтээ ирсэн байдаг. Дотор тэрнтэй уялдаад хүний хоол шингээх чадвар хамгийн оргил үедээ байж байгаа. За энэ үед бол нөгөө хоол нөгөө хүнд хоолнуудаа нөгөө махтай хоолнуудаа энэ цагт бол идчихэвлэх зүгээр. За тэгээ буцаад 3:40-оос 7:40-ийн хооронд ингээ буцаад ер нь бол хоол шингээх чадвар суларч багасж эхэлж идэг. За тэгээд 7:40-оос хойш бол ингээд ер нь бол хоол шингээх чадвар ер нь л багасаад муудсан. Энэ үед хоол унд идэх гээд байх, ер нь юм идэх гээд байх, ер нь бол дэмий гэж хэлэх гээд байгаа. Ягаад тэгэхээр энэ хоол боловсруулах чадвар чинь муудсан үед ходоодонд хоол орж ирэхээр ер нь бол тэрнээс дагаад өвчлөлт үүсгэх эрсдэлтэй болж эхэлж идэг шүү. Энийг анхаараарай. Ер нь ингээд хооллоход бол манай монголчуудын хувьд бол ер нь өглөө өдөр оройн цаг гэж энэ цагуудад бол ер нь хооллоод хөвсцэн байдаг. Сүүлд бол энэ хоол зүйчнэр эмчнэр бас зөвлөгтөө бол өдөрт бол 5 удаа хоолж гэдэг бас юм яриад байгаа. За өглөө өдөр оройн цагуудад за дунд нь өглөө өдрийн завсарт нэг хооллох, өдөр оройн завсарт бас нэг хооллох гэд ингэж бас зөвлөд байгаа. Тэгэхдээ энэ цагуудад ингээд 5 удаа хооллохдоо нөгөө өглөө өдөр орой идчихэд байгаа энэ хоолнуудаа хайлахаар баг ингээд ойр орхон идчихвэл зүгээрээ гэж. Тэгтэл манай монголчуудын хувьд бол ерөөсөө эртнээсээ ингээд олон жил дамжсан гэд хөвшил ингээд зуршил болцсон хөвшил байж байгаа. Амьдралын ингээд хөвшил. Тэр нь бол ерөнхийдөө өглөө өдөр оройн цагт хооллоод сурцгаатсан байж байгаа. За тэгээд түрүүний ярьсан нөгөө нэг биологийн цагийн хэмнэл буюу нөгөө нэг энэ хийшар бадган хүний ходоодны хоол шингээх чадварын уялдаа холбоотой яаж хооллох вэ гэхээр өглөөний цаг буюу нөгөө 6-аас 9 цагийн хооронд ч нөгөө хоол шингээх чадвар ер нь багатай байж байгаа энэ цаг шүү дээ. Энэ цагт бол ер нь бол энэ зутан шүл, өндөг, овёос, амархан задрах нүүр сус бүхий хоол унд. За сүүлд бол энэ овёосыг өглөөний цайнд бол идэхийг хэцүүлээд байгаа. Овёос бол сайн нүүр сус гэж эрүүл хоолтонд бол маш их зөвлөдөг болсон байж байгаа шүү дээ. За тэгээд өглөөний цагт бол сүү, хүүхдийн каш, будааны зутан ийм зүйлсүүдээ бол өглөөний цагт бол идчихэвлэх зүгээрээ. За тэгээд өдрийн цаг буюу нөгөө нэг ходоодны хоол шингээх чадвар хамгийн сайн байгаа энэ цагтаа нөгөө 12-оос 2 цагийн хооронд бол ерөнхийдөө хүмүүсийн ажлын бас цайны цагийн амралт цайны цаг гэд тарчаад байгаа шүү дээ тийм. Энэ цагтаа бол нөгөө нэг махтай хоолнуудаа, уурглаг, тослог, тос ихтэй хоолнуудаа. Тэгээд удаан задрах хүнсний ногоо буюу нөгөө төмөстэй, луунтай, иймэрхүү хоолнуудаа өдрийн цагт идчихвэл зүгээр. За тэгээд дээрэс нь цардуул ихтэй хүнсний бүтээгдэхүүн, нөгөө гурилан бүтээгдэхүүнүүдэд өдрийн цагт тохируулаад идүүлэх зүгээр. За тэгээд хэмжээ нь хэтрэх юм бол бас жоохон хоол боловсруулах хэрэгтний өвчлөл хүргэх бас эрсдэлтэй байдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээд өмнөх дугаард бас би нэг ярьсан байж байгаа шүү дээ. Ер нь бол нэг идэх хэмжээ ер нь яаж идэх юм бэ гэдэг талаар хүний нөгөө ходоодны хэмжээ бол 2 алганы хэмжээтэй. Тэгээд энэ хэмжээгээр идчих хэрэгтэй гэж нэг удаа. За тэгээ өдрийн хоолнд бол ерөөсөө нэг махтай хоолундаа өдрийн цагт бол идчихэвлэх зүгээр гэж хэлэх гээд байгаа. За тэгээд оройн цагт бол нөгөө ходоодны хоол шингээх чадвар нөгөө багассан байж байгаа. Багасаад дорой болцсон байж байгаа юм цаг. Энэ цагт бол аль болохоор нислэг, жимс ногоо, олон төрлийн амархан шингэх хүнсний ногоо, нөгөө нарийн ногоо, уурэг, тос, өөх, нүүр сус багтай хоол ундыг энэ цагт идчихэвэл. За тэгээд дээрээс нь таран сүү, цагаан эдийг оройн цагт тохируулаад идчихэвэл зүгээрээ гэж хэлэх гээд байна. Гэтэл энэтэй бас таарахгүй байгаа манай монголчуудын бас нэг хоолтын хөвшил, заншил бас байна л да. За тэгээ хөдөө ингээ мал малж байгаа хүмүүс, дээрээс нөгөө ажлын бас ачаал ихтэй хүмүүс, цай унд уух завгүй бас иймэрхүү ажлын ачаалтай хүмүүс бол байдаг л да. Өглөөний цай уучаал өдөр ингээл олигтой сайн хоолж чадахгүй байж байгаа л үлсцэн хүн орой ирээл хит их хоол унд идэж угааддаг. Тэгтэл нөгөө түрүүний хэлсэн нөгөө биологийн цагийн хэмнэлтэд чи яаж уйлдэж чинь. Тэгтэл оройны цагт чи нөгөө ходоодны хоол шингээх чадвар багассан цаг байж байгаа. Энэ цагт ирээл нөгөө махтай хоолнуудаа хит их хүнд махтай хоол 2 дугаар хоолнуудаа энэ цагт их идэж чинь. Дээрээс нь чансан мах идэж чинь. Хуушур, бууз, цөөвөнч гэдэг юм уу. Энэ хүнд хоолнуудаа монголчууд бол дандаа л хүмүүс оройн цагт хит хүнд хоол идэж байгаа шүү дээ. Энд чинь нөгөө нэг ходоодны өвчлөл, хоол боловсруулах хэрэгтний өвчлөл, элэг зүсний өвчлөл гээл янз бүрийн өвчлөлт бол ерөөсөө хүргэгдэг, эрсдлийг бол шууд дагуулж идэг. Энийг бас анхаарах хэрэгтэй байна. Тэгээд энд 20 цаг гээд ингээд
улаанаар ингээд тэмдэглэсэн байгаа нь бол ерөөсөө энэ 20 цагаас хойш бол ерөн юм идэх гээд байх бол дими. Ягаад тэгэхээр энэ 20 цагаас хойш оройн 8 цагаас хойш идсэн хоол чинь хоол болгол ерөөсөө хүний биед хуримтлагдж. Нөгөө энерги болж хүний биеэс нөгөө өдрийн нөгөө хөдөлгөөнөөр ажлын одоо хөдөлгөөнөөр дасгал хөдөлгөөнөөр ч гэдэг юм уу ингээд гадагшаа ялгарч явах зарцуулагдж явах ёстой байтал оройн 8 цагаас хойш идсэн хоол унд бол ерөөсөө тэр жигтэл биед дандаа илүүдл хуримтлал үүсгээд таргалтанд хүрэж идэг. Энийг бас анхаараарай. Тэгэхээр аль болохоор энэ 20 цагаас хойш хооллохгүй байхыг, юм идж уухгүй байхыг, за идэх гээд байгаа бол өлсөөд байвал аль болохоор амархан шингэх зутан шүл. За тэгээ сүү хөөрүүлж уудаг ч юм уу. Тэгэд юм ингээд идэх гээд байвал аль болохоор бага хэмжээтэй амархан шингэх байдлаар тохируулж хооллооч гэж. Тэгэхээр өглөө өдөр оройн цагтаа ер нь яаж хооллох ёстой юм. Тэгэхээр би нэг хоёр зүйлийг бас анхааруулж бас та бүхэнд хэлье гэж бодоод байгаа юм л да. Тэгэхээр идвэл тохиромжтой хоол, идэхгүй байх нь зөв хоол гэдэг. Идэхгүй байх хэрэгтэй юм хоол хүнс гэж. За тэгэхээр өглөөний цагт бол ерөөсөө идвэл тохиромжтой нь бол ерөөсөө өндөг, овёс, тарг. За тэгээд бүхэл өрийн талах, жимс, алим, банан. За тэгээд самар зөгийн бал баг хэмжээгээр энэ өглөөний цагт идчихэвэл их зүгээр. Ер нь бол өглөөний цагт бол энэ уламжлалт ангаах ухаанд ус хэлсэн байдаг л да. Өглөө босоод энэ ширгээсэн ус уугаач. Дээрээс нь бас энэ ширгээсэн бүлээн усанд ч юм уу, буцлагсан бүлээн усанд энэ зөгийн бал хутгаж уухыг бас их зөвлөдөг. Яагаад тэр энэ зөгийн бал ч нөгөө ходоодны нөгөө харивдсан бадган сальс. Өглөөний цагт ч нөгөө бадган сальс, бадган хөдөлж усж байгаа цаг шүү дээ. Тэгэхээр энэ үед бол энэ зөгийн балтай бүлээн ус, зөгийн балтай ширгээсэн ус уугаадах юм бол нөгөө бадган сальсыг арилгаж, дээрээс нь ходоодны хоол боловсруулах чадварыг сайжруулж идэг. Тийм учраас дөнгөж усаад ширгээс ус ууж байвал зүгээр. Дээрээс нь зөгийн балтай ус өглөө дөнгөж усаад ууж байвал зүгээр. Тэгэх юм бол араас нь орж иж байгаа хоол ундыг бас сайн шингээж чаддаг болдог. За тэгэхээр идэхгүй байх нь дээр гэдэг энэ хоол хүнсэнд юу ордог байх нь вэ гэхээр өглөөний цагт ер нь идвэл идэхгүй байх хэрэгтэй зүйлд бол тос ихтэй хоол, шарсан хоол унд өглөөний цагт бол идээд дими ер нь л хэрэггүй. Ягаад тэр өглөөний цагт чинь хоол боловсруулах чадвар сул байж байгаа. Энэ үед хитэг шарсан хоол унд нөгөө өндөг шарж идэх бол ер нь л дэмий. Ягаад тэр хитэг шарсан хоол унд чинь нөгөө нэг хоол боловсруулах чадвар сул байгаа үед нойр улчиргааны шүүрэл, цөсний шүүрлийг хит их ялгаруулдаг. Тэрнээсээ болоод цөс нойр улчиргааны хөвчлөл, цөсний чулуу үүсэх эрсдлийг бас дагуулж идэг гэдгийг бас анхаараарай. Зарим хүмүүс ингээл өндөг шарж идээд байдаг. Өглөө бас хям шарж идээд байдаг. Ингээл өглөө янз янзын шарсан юм идэх гээд байдаг. Иймэрхүү дуршилтай хүмүүс байдаг л да. Тэрнийг бас анхаараарай. Тэгээд дээрээс нь чихэрлэг ундаа, хийж үсэн ундаа дөнгөж өглөө босоод уугаад байх бас дэмий. Тэгээд кофе уудаг бас хүмүүс байна. Өглөө бас нойр сэргээдэг гэл кофе дөнгөж усаад шар тастай кофе ч юм уу. Тэрнийг бас тохируулж уухгүй байх юм бол ер нь хит их кофений хэрэглээ ходоодны хоол боловсруулах чадварыг бас алдагдуулдаг. Амархан цочроодог. Иймэрхүү эрсдлийг дагуулж идэг шүү. Тэрнийг бас анхаараарай. Өдрийн хоолндоо ер нь юу идвэл тохиромжтой вэ гэхээр за нөгөө махтай хоол унднууд, хоньны мах, дээрээс нүхрийн мах, сарлагын мах ч гэдэг юм уу. Энэ махтай хоол унднуудаа өдрийн цагт бол идэж явах хэрэгтэй. Нөгөө 1-2 дугаар хоолнуудаа. За тэгээд загас дахианы махтай. Энэ мах чинь ерөөсөө хүний биед юунд хэрэгтэй бэ гэхээр уураг болчихдог. Уураг юунд хэрэгтэй бэ гэхээр булчингийн үйл ажиллагаа, цусны эргэлт, цус төлжүүлэх ийм сайн үр дүнтэй шүү дээ. Тийм учраас өдрийн цагтаа энэ махтай хоол унднуудыг идчихвэл зүгээр. За тэгээ бурил, будаа, гурил. За будаа, гурил энэ нүүрс ус. Энэ нүүрс ус гэдэг юм чинь ер нь бол хүний биед энерги болж идэг. Энэ энерги гадагшаа энэ өдөр тутамд биеийн хөдөлгөөн, ажлын хөдөлгөөнч гэдэг юм уу. Ингээд хүн байнгын хөдөлгөөнтэй байж идэг. Энд үед байнгын энерги зарцуулж идэг. Тэгэхээр энэ энергийг будаа, гурил, энэ сайн нүүрс уснууд чинь нөхчөдөг шүү. Тийм учраас өдрийн цагт идчихвэл их зүгээр. За дээрээс нь энэ махтай хоол хүнс идэж уусан юм чи араас нь ногоо салат ч гэдэг юм уу. Энэ эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг бас араас нь идчих хэрэгтэй. Тэгэх юм бол энэ мах ихтэй хоолунд идсэн нэг махыг ч нөгөө задлж шингэхэд их хялбар болгож идэг. За тэгээд дээрээс нь шөлттэй хоол өдрийн цагт идчихвэл их зүгээрээ. За та бүхэн донд бас эмнэлэгт хэвтчихсэн юм уу? Ингээд сувилалд хэвтчихсэн ингээд эмнэлэг сувиллын хоолунд идж ууж хүмүүс байгаа л байх. Тэр тэн дээр анхаарч ажиглаж исэн байгаа бах. Өглөө ууж ингээд эмнэлэг сувилалд голцоо ингээд зутан шүл өгж идэг.
Тэгэл каш ч юм уу, будааны зутан, ингээл шар будааны зутан ингээл янз бүрийн өглөөний зутангууд өгдөг шүү дээ. Холооны зутан, төмсний зутан ч гэдэг юм уу. Энд чинь өглөөний цагтаа бол тохиромжтой. За өдөр нь бол нөгөө 1 2 дугаар махан хоолнуудаа өдрийн цагт голцоо өгчдөг шүү дээ. Тэгэхээр энэ бол дандаа нөгөө эрүүл зөв хоолттой чинь ер нь бол уйлдаж ингэж өгч идэг. За тэгээд өдрийн цагт идэхгүй байх нь дээр гэдэгт ер нь юу ордог байх нь вэ гэхээр хит тонслог хурц хоол хүнс өдрийн цагт идэт юм. Ягаад тэгэхээр энэ өдрийн цаг чинь хүний биед нөгөө ходоодны хоол шингэх чадвар маш их сайн болцсон байж байгаа. Дээрээс нь элэг зүсний халуун гэдэг юм, шарын халуун гэдэг юм хөдөлж босцсон байж байгаа ийм цаг. Энэ цагт хит их тослог, хит их шарсан хуурсан юм, дээрээс нь энэ халуун хурц ногоотой хоолунд идж угаадах юм бол шарын халуун, элэг зүсний халуун их хөдөлж идэг. Энтэй уялдаад нөгөө нэг арьсны өвчлөл, нүүрээр нь батг гарах. Иймэрхүү арьсны өвчлөлүүдийн эрсдэлд хүргэж идэг. Гадуур ингээл явхаар ингээл залуучууд, оюутан ингээл өсвөр насны залуучууд ингээл нүүрээр нь дүүр одоо батг шатан залуучууд бол маш их байх. Тэд нар ингээд юутай холбоотой юу гэхээр буруу хоолттой ерөөсөө шууд холбоотой. Өдөр ингээл гэртээ за өглөөний цайгаа гэртээ зөв зөвхөстэй хоолждаг. Орой зөв зөвхөстэй хоолждаг. Өдөр гадуур юу идэж яах нэхэр л нөгөө шарсан хуурсан хоолунд пиршки, хуушуур тэгэл мантон бууцч гэдэг юм уу. За зарим нь одоо ингээл бэлэн гомин нөгөө халуун ногоотой янз янзын хоолнууд ерөөсөө ингээл элдвэдлээ ингээл гадуур ингээл шарсан хуурсан янз янзын юм л идэж штэ. Эннээсээ болоод өдрийн халуунд элэгцсний халуун бас дагаа босцсон байж байгаа энд хитэг шарсан хуурсан юм идгээсээ болоод арьсны өвчлөлт өрөвсөлт энэ батгын өрөвсөлт одоо батгашилт энд бас хүргээд идэг. Тэгэхээр энэнийг бас сайн анхаарж байгаарай энэ залуучууд. За тэгээ өдрийн цагт гурлан бүтээгдэхүүний хит их хэмжээтэй бас идээд байх нь дэмий. Бас зөв зохистой тохируулаад идээд байх юм бол бас хүний биедээ хэрэгтэй. Тэгээд илүүдсэн хэтэрсэн юм бас хэрэггүй л болдог. За тэгээ өдрийн цагт бас энэ хит их давстай шорог хоол унд идээд байх бас дэмий. Гадуур бас ингээл хооллохоор бас ингээл зарим цайны газрууд, хоолны газрууд ингээл хит их давстай хоол унд бас их хийх. Энд чинь нэг өдрийн хоолнд бас тохирохгүй байгаад байна л да. Ягаад тэгэхээр энэ шарын халуун босцсон байж байгаа, ходоодны их халуун босцсон байж байгаа. Дээрээс нь хит их давстай хоолунд иддэг. Эннээсээ болоод ам их цангадаг. Дотор биеийн чигшил их чиг алдагдж идэг. Шингэний тэнцвэр алдагдж идэг. Давсчин өөрөө бид ороод ирэхээр л ингээл энэ чиг, биеийн чигийг, биед байгаа энэ шингэнийг алдагдуулж идэг. Ийм бас хатааж идэг гэдэг юм уу. Тийм бас сөрөг талтай байж идэг. Тэгэхээр өдрийн хоолнд бол хит их давстай шорог хоолунд хит их давслаг хүнсний бүтээгдэхүүнүүд идээд байх тус дэмий гэж хэлэх гээд байна. Тэгэхээр оройн хоолтон дээр энэ юуг анхаарч явах хэрэгтэй вэ гэхээр аль болохоор оройн хоолнд шингэхэд хэлбэр хөнгөн хоолунд идэж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ оройн хоол цаг гэдэг чинь ерөөсөө энэ хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа буурсан байж байгаа, багассан байж байгаа тийм цаг шүү дээ. Түрүүнд хэлсэн нөгөө биологийн цагийн хэмнэлт гэдэг дээр. Тэгэхээр тийм учраас оройн цагт аль болохоор энэ хөнгөн шөлтөө хоол, ногооны зутанч гэдэг юм уу. За тэгээд дээрээс нь тараг, гарц, бага хэмжээний уураг авах зорилготой өндөг, дахианы махч гэдэг юм уу. Одоо энэ фитнес ингээл явж байгаа дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүст энэ дахианы цээж мах, дахианы махнууд их зөвлөдөг л дөө. Энд чинь бол нөгөө ер нь их амархан шингэждэг, уураг авчдаг ийм махан төрөлдөө орж байгаа юм. За тэгээд загасны махч гэдэг юм уу ингээд амархан шингэх махан төрлийн юмнуудыг бас идчихвэл тэгтээ тэрнийг 2 дугаар хоол энэ хүнд хоол хэлбэрээр биш аль болохоор амархан шингэх шөлтөө хоол хэлбэрээр идчихвэл их зүгээрээ гэж хэлгээд байгаа. За тэгээ оройн цагтаа ер нь бол хүнд махан хоол идэх хэрэггүй байх нь. Шарсан тослог хоолунд ерөөсөө идэх хэрэг дэмий. Өглөөний цаг, өдрийн цаг, оройн цагт ч гэсэн ерөнхийдөө шарсан хоолунд, тослог ихтэй хоолунд ер нь л идэх гээд байх дэмий. Яагаад тэгэхээр энэ нэг удаадаа ингээ шингээж чадаатай идэх ч гэсэн, шингээж чадсан ч гэсэн энэ сар жилээр ингээл олон ингээ байнгын давтамжтай байгаад тахаар эннээсээ болоод зүснөөр улчрахын өвчлөлт бол хүргэх эрсдлийг шууд үүсгэж байгаа шүү. Манай монголчуудын дунд бас ийм буруу хоолт бол их л байж идэг. Нэг Японд очиод нэг эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтчихээсээ хүнээс асуусан гэсэн. Та 7 хоногт хэдэн удаа махан хоол иддэг вэ гэдгсэн чинь 21 удаа гэдэг. Тэгээ нөгөө Япон эмч нь бол гайхаж ирсэн гэсэн. Яагаад гэсэн чинь нөгөө Япончууд чинь ер нь бол 7 хоногт нэг 2 юм уу 3 удаа л махан хоол иддэг хүмүүс шүү дээ, тэ. Эхлээ манай монголчууд 21 удаа иддэг гэдэг.
амын хангаалгаж ирсэн гэсэн. Тэгээд тэр нь яагаад гэсэн чинь өглөө өдрөөрөө ингээл өдрийн 3 байнгын махаа хоол идчихдэг. Өдөр махаа хоол, орой махаа хоол, өглөө нөгөө хонсоо хоолоо идчихдэг. Тэгэл иймэрхүү байдлаар өдрийн 3 махаа хоол иддэг байх гэдэг чинь ерөөсөө л тэр хоол боловсруулах чадвар муутай үед л ингээл байнгын махаа хоол иддэг. Иннээсээ болоод элдв янзын өвчлөлт хүргээд байгаа юм шүү. Тийм учраас энэ шарсан дослог хоол ундыг ерөөсөө аль болохоор баг идэж байгаа ч эдхийг хүсдэг байгаа бол идэх дуртай байгаад байвал дур сонирхолтой байгаад байдаг бол нэг 7 хоногт 1-2 удаа нөгөө гэртээ сайхан амарч унжиж байгаа үедээ ч гэдэг юм уу гэт ингэж идэх гэдэг тэр хоол ундуудаа хийж идэжээ. Бусад үед нь ингээд өдөр болгон шарсан дослог ингээд хоол унд идэх гэдэг чи ер нь бол дими энэ нойр улчирхай архагсан өрөвсөл зүсний чулуу ихтэй байгаад байдаг. Одоо сүүлд бол одоо над дээр ирж үзүүлж байгаа хүмүүс дунд ихэд хамгийн залуу нь гэдэг ихэд 15-6 та залуучууд хүртэл одоо ингээл зүсний чулуутай сүүлд ингээл 2-3 настай хүүхэд хүртэл одоо зүсний чулуутай байна гэж гадуур хүртэл яриа л байна лээ. Энэ зүсний чулуу зарим талаараа бас ингээл удамшлын зарим талаараа энэ ер нь энэ буруу хоолттой бас шууд холбоотой байгаад байдаг. Энийг бас анхаараарай. За тэгээд дээрэс нь оройн цагт бол энэ 20 цагаас хойш оройн 8 цагаас хойш бол ер нь бол их идэх их хоол унд идэж уух гэдэг дими. Зарим хүмүүс ингээд ажилласаа тарж ирээл 9-10 цагийн үед хоол хийж идчихэл. Зарим нь 11-12 цагт хүртэл хоол идчихэл шууд унтаад өгдөг юм буруу хөвшөлтэй хүмүүс бол зөндөө байдаг шүү дээ. Энийг бас анхаараарай. Аль болохоор энэ оройн 8 цагаас хойш ер нь хооллохгүй байх л хэрэгтэй. Юм мэдж уух гэдэг бол аль болохоор амархан шингэх шүл, зутан. За тэгээд сүү хөөрүүлж уудаг ч юм уу. Иймэрхүү юм мэдж өөлөх зүгээр. За тэгээд амттан хийж үлсэн ундаа оройн цагт уух гэдэг бас дими. Дайлангуй энэ амттан одоо нэг энэ гурилан бүтээгдэхүүн дээрээс нь ингээл чихэр бичээнч гэдэг юм уу. Зарим хүмүүс ингээл орой торт, кекс гэл янз янзын мэдчихэл ингээл унтдаг хүмүүс бол байдаг шүү дээ. Орой хоол амттай юм идмээр байна гээл зармиг гэл. Орой хүнд махаа ол идчихэл араас нь хүүтэн тарг хийж үлсэн ундаа зармиг ингээл идэл. Хоол боловсруулах хэрэгтэй. Ходоодоо бас ингээл янз янз болгол явж байгаа хүмүүс бол зөндөө байна шүү дээ. Энийг бас сайн анхаараарай. Тэгэхээр өнөөдрийн ярих гэдэг сэдв маань ер нь бол өдрийн цагийн хэмнэл нь биологийн цагийн хэмнэл буюу энэ хоол боловсруулах чадварын бас хөврөлт өөрчлөлтөд уялдаж бол хэрхэн яаж зөв зөвхөстэй хооллох юм бэ гэдэг талаар ярих бол байлаа. За тэгэхээр өнөөдрийн ярих сэдв маань ерөнхийдөө энд хүрээд өндөрлж байна. Та бүхэнд одоо өнөөдрийн ярьсан сэдв маань ер нь хэр хурж байна, санал бодол ер нь хэр байна, ямар санал бодолтой байна өнөөдрийн ярьсан сэдвтэй тэр талаараа бас комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Бас энэ сэдвтэй холбоотой бас асуух асуулт байвал бас комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Тэгэх юм бол та бүхний асуусан асуултанд би бас чадах чинээгээрээ бас хариулъя гэж бодож байна. За тэгээд өглөө оройн цагт ингээд зөв зохицуулж хооллож сурах юм бол ирээдүйдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт шүү гэж та бүхэндээ анхааруулж хэлмээр байна. За тэгэхээр өнөөдрийн ярьсан сэдэв маань энэ хүрээд өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.